Сайн байцгаана уу? Сайн уу Улаанбаатар хөтөлбөр маань боловсролын булгаараа үргэлжлэн хурж байна. Storyline сургалтын төвийн багш Баясгалан байна. Өнөөдөр та бүхэндээ стресс гэж юу вэ сэдвээр ярилцах болно. Хүн бүр өдөр болгоны амьдрал төдийлөн энэ сэдвээр бид зөв ойлгож, зөв удирдах чаддгүй сэдв байгаа. За стресс нь тэгвэл бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байдаг. Бид ажил дээрээ, сургууль дээрээ, гэр бүлдээ мөн өөрийн бодлоосоо хүртэл заримдаа бид стрессдж байдаг билээ. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд стрессийг дарамт, айдас, түгшүүр, таагүй мэдрэмжийн хариу үйлдэл гэж үздэг бол өнөөдөр би та бүхнээсээ нэгэн асуултыг асуумаар байна. Тэгвэл та хамгийн сүүлд хизээ стрессцэн бэ? За та нэг бодоод үзээрэй. Өнөөдөр үү, эсвэл өчигдөр үү, эсвэл яг одоо юу? Үнэн дээр бид бүгд стресстэй. Стрессийг бид нар өдөр бүр дахин энэ зүйлийг бид нар өөрийн бие болон сэтгхүү мах бие бодон дээрээ мэдэрч байдаг зүйл юм аа. Стресс тэгвэл муу зүйл үү? Стрессийг та муу зүйл гэж бодож гин үү? Таны бодлоор ямар вэ? Стресс биднийг хамгаалахын тулд бүтээгдсэн байгалийн механизм юм аа. Биднийг аюул дарамттай нөхцөл байдалд ороход тарих, болгоомжлоорой гэсэн тэр гамма долгионыг ялгуулж дохио өгч байдаг. Биеийг хамгаалах горимжилсан байдаг. Ингэснээрээ бидний зүрх хурдан цохилж, амьсгал тугдэгжид, булчин чангарч, бие бүхэлдээ сэрэмжилтэй горимж шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл бидний тарих аюул тулгарсан мэт ажиллаж эхэлдэг ба бие махбодын хувьд тэмцэхэд бэлэн байдалд ордог гэсэн үг юм аа. Тиймээс бид стрессийг хэрхэн удирдах талаар бид нар суралцах юм аа. Стрессийг бид нар удирдсанаараа, стрессийг бид нар даван туулснараа илүү үр дүнд хүрч болох юм аа. Ингээд хамтдаа стрессийг удирдахад, даван туулахад тус болох нэг дасгалын хамтдаа хийцгаая. За ингээд хамтдаа стрессээ удирдахад тус болох энгийн нэгэн дасгалыг хамтдаа хийцгаая. За та бүхэн маань сууж байгаа газараа чөлөөтэй, мөрөө маш сайхан хойш нь тэнэлгээд, хойдол сандлаа та бүрэн налаад, за хөлний уул шалан дээр хүрээд, за чөлөөтэй та гараа хонжуулаад суугаарай. За ингэхдээ та хамраараа амьсгал аваад амаараа зөөлөн гаргаарай. За бүгдөө амьсгаагаа гүн аваад амаараа маш зөөлөн гаргаарай. За бүгдээ хамтдаа одоо нүдээ ханаад хамраараа амьсгал аваад амаараа маш зөөлнөр гаргаарай. За энэ дасгалыг хийж байхдаа та өөрийн хамгийн тэр тухтай, дуртай, таныг аж аргалтай болгодог тэр газараа та яг одоо төсөөллөөрөө очоорой. За таны чийж маш сайхан тэнгэр хамраараа та амьсгаагаа гүн аваад амаараа та маш зөөлөн гаргаарай. За таны төсөөллийн орчин хаана байна вэ? Та уул нь модон татаад алхаж явна уу? Эсвэл голын эрэг дээр сууж байна уу? Эсвэл таны хамгийн тухтай байдаг таны гэр, таны өрөө байна уу? За та төсөөллийн газараа үргэлжлүүлэн амьсгалын дасгалаа хийсээр л байгаарай. За тэгвэл одоо тэр газар тань юу харагдаж байна? Таны эргэн тойронд юу харагдаж байна? Та түүнийг хараарай. Таны эргэн тойронд юу сонсогдож байна? Тэрийг та сонсоорой. Шууд жиргэж байна уу? Гол горих урсаж байна уу? Эсвэл таны тав тухтай гэрт нь ямар нэгэн хоол буцалж байна уу? Тэр чимээг та мэдрээрэй. Боддоор та төсөөлөлдөө мэдэрч үзээрэй. За та ямар үнэрлэж байна? Тэр үнэрийг та үнэрлээрэй. Та хүрч болохоор байвал зарим эд зүйлс та хүрч үзээрэй. Зарим зүйл нь магадгүй таны аманд амтагдаж болох тэр амтлагааг та хийж үзээрэй. Ингэхдээ та чэйжээ тэнгэр байлгаад амьсгаагаа хамраараа аваад амаараа маш зөөлөн гаргаарай. Та төсөөллийн газараа байсаар л байгаарай. Ингээд та 1-2 удаа амьсгаагаа аваад маш зөөлнөр гаргаад яг энэ цаг мөчтөө буцаж ирээрэй.
За танд ямар мэдрэмж төрж байна вэ? За тэгвэл энэ амьсгалын дасгал маань өөрөө стрессийг удирдахад танд тус болох юм аа. За энэ амьсгалын дасгал маань яагаад үр дүнтэй вэ гэвэл учир нь бид одоо анхаарлаа яг энэ цаг мөчид авчирч мэдрэхүүгээрээ мэдрэх үед тарих аюулгүй байдлыг тайван байна гэж мэдэрдэг тохиог хүлээж авдаг байх нэ. Гүн амьсгалснараа хүний дотор хүчил төрөгч орж булчин суллаж мэдрэлийн системийг тайвшруулдаг байх нэ. Харин бид нар төсөөлөл болон 5 мэдрэхүүгээ мэдрэх үед хүн санаа зовлтыг багасгаж сөрөг бодлоос амжруулж оюун санааг тайвшруулдаг байх нэ. Ингээд та бүхэн минь хэрвээ өөрийгөө стрессдж байна гэж мэдэрч байвал энэ стресс үү гэдгийг та бодож байвал энэ дасгалыг хийснээрээ та гүн амьсгал авснараа яг одоо энэ мөчид байснараа төсөөлснөөрөө тэр та мэдрэхүүгээрээ мэдэрсдэг 5 мэдрэхүүгээр мэдэрснээрээ та стрессээс та ангижрах даван туулахад тань маш их тус болох юм аа. За өнөөдрийн дугаараараа би та бүхэндээ стрессийн талаар түүнийг даван туулах талаар мэдээллийг хүргэлээ. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзтлаа. Баярлалаа.